За Far 2-т нь 5 морил. За тэгээ Far 1-ийг үзэг бол үзчихэд ороод ирээрээ. Тийм. За тэгээ 10,000 дээр Far 2-оо хийнэ гэж бодсон боловч угаасаа 10,000 үзэлт хүрэхгүй юм шиг байна. Үзсэн хүмүүс маань сэтгэл маш өндөр байсан болохоор Far 2-ыг нийнхүү хийж байна. Оронч бүгдийг ухрахыг тушаах ба харлууг аргалаад талстанд хүрч чадвал зүгтэж чадах талаар бодсон ч мэдээж бусдыгаа үлдээж яаж чадах вэ? Бусад зааварлагчид нь айсандаа хөдөлж чадгүй бол Сельма өмнөх тулаанаас авсан травматай учир бас л хөдөлж чадахгүй. Тэнд тулдах боломжтой ганц хүн байсан нь манай Орон. Орон цэхээ орж бусдыгаа Амара Шинковуудыг хамгаал гэж тушаагаад өөрөө ганцаараа харлуутай тулдахаар болдог. Харлуу Шинковууд руу дайрах үед Орон дэмжих шийдээрээ хамгаалтыг нь бэхжүүлснээр бусдыгаа ч хамгаалдаг. Ингээд зүйлтэй зүүн харлуу руу гүйж дайралтуудаас нь болцсаар өөрлөө нэрж байсан дайралтыг бас л өөрийн зохиосон шивжлэгээрээ 100% буцаагаад явуулчихдаг. Гэвч харлууд шалбархаж байхгүй байгааг харсан Орон би эрсдэл гаргахгүй бол болохгүй л доо. Статус аф гэд өөртөө маш өндөр түвшний үзүүлэлт өсгөх шившлэг ашигладагч. Орны тэрхүү шившлэг нь ердөө 2 дахин нэмэгдүүлдэг нөлөөтэй юм гэнэ л тэ. Гэтэл статус аф 2 дахин. Сельма гайхаж жамжаагүй байхад 3 дахин, 4 дахин, сүүлийнх нь 5 дахин энэхүү шившлэгийг ерөөсөө давхарлаж ашиглах боломжгүй юм байна л да. Дахин ашигласан үед хугацаанд дахиад л гүйдэг юм байна. Ууг нь бол. Гэвч тэгэл манай хүн чинь гоцсон болохоор шидийнх нь ажиллах процессын габын олоод давхарлаас хурцсан байгаа юм. Энэ байдлаараа харлууны хідэн дайралтаас амжилттай болтогч хамнаас нь цусгараад эхэлдэг. 5 давхарласан шидэн түүний үзүүлэлтийг 32 дахин нэмэгч урт хугацаанд ашиглавал ойлгомжтой биеийн даадаггүй юм гэнэ л тэ. Мөн өөр нэг power system байдаг нь энэ ертөнцийн хүмүүст маш ховор бодлын хүч гэдэг зүйл байдаг ба хүн болгонд ондоо байдаг бол манай хүн шидийн хуримтлуулалт гэдэг бодлын хүчтэй ба шидийг нэг зэгт хуримтлуулан бийжүүлж удирдах чадвартай юм байна. Иймэрхүү үргэлжлүүлэн сэлмэндээ сайжруулалт хийж инфакта ашиглаад луун шарах үүсгэж чаддаг. Лууч хариуд автлах ба бид Ороны баг насыг нь хардаг. Ойлгоор болон Ороныг бэлтгэл хийж явах хооронд тэдний тосгоныг дээрэмчид юу ч устгаад хүмүүсийг нь хядчихсан байдаг. Манай хоёр тэгээ тосгоныг бүх хүмүүсээ оршуулж дуусаад нэгэндээ хизээж ялагдахааргүй хүчтэй болно гэж ангаасан байдаг. Үргэлжлүүлэн Софиад зөвлөд байсан зэрэгцээ боловсруулалт гэх шидээр маш олон дайралт нэгэн зэрэг ашигласан ч луу яагаачгүй л үүдэг. Гэсэн ч дахиад л ашигланаа. Араас нь бодлын хүчээрээ сэлмээ бүрхэж хар болгоод ойловрын ашигладаг Тэнгэрийн гэлбаа гэх дайралтыг хийж араас нь инфакта ашигласнаар маш том дэлбэрэлт болгохч луу өөрийнхөө сүлийг тасдуулаад амьд гарчихсан байдаг. Үргэлжилсэн дайралтуудаас нь болтож байхад өөрийнхөө дэмжлэгийн шид дуусчих ба Сельма дэмжих гэсэн ч боловч өөрсдийгөө хамгаал гэх үгэнд нь Сельма өөрийнх нь хэрэг шалгах гэд бодлогошроод байдаг. Манай хүн ч маш хурдан үзүүлэлтээ 5 удаа нэмээд аянгын шидээр галдаж инфакта ашигласнаар лууг унгаж чаднаа. Гэсэн ч Ороны илд хугарсан байх ба суурил гэсэн өөрийн зохиосон шидээ ашиглаад бодлын хүчээ холилдсноор хав хар илт гаргаж ирээд энэхүү харлууг Орон ганцаараа яснаар нэг ч хүний амь эрсдэлгүй тулаан өндөрлөнө. Нөгөө хэдэн бүтлгүй Баатармагийнхан гүйсээр цамхагт ирэхэд айлуужээ хүмүүс гараад ирчихсэн Оронч харлууг дарчихсан. Бүр нэг тамирын тасрахын наагур үлдснийг нь даатгалаа гэж хэлээд явдаг. Луунаш харлууг Орон дарсанд эргэлзээгүй гэхэд махан толгой дуурлаад дайрсан ч Луна шид ашиглан зогсоодгоо. Сельма София хоёр усанд ороход Ороны гайхалтай ярьдаг ба Сельма бүр юу болоод байсныг нь ч ойлгоогүй байхад София хэрэгсэн шившлэг үйлдэл бүрийг нь маш сайн анзаарсан байдаг. Манай хүнч хэтрүүлсэн шид ашигласан болохоор бүр үхэл царайлж гинөө. Тэгээ ядчихт нь Сельма ирээд бүлгэндээ дагуулччоод мөнгөн тулаан 1-р багт ороочээ гэсэн санал тавьдаг. Манай хүнч баг гэхээс л айгаад бараг травматай болчихсон юм шиг л байдалтай байгаа болохоор эвтэйхэн татгалзаад бодох хугацаа өгөөч гэдэг. Тэндээсээ гарч өнөө дэлгүүрийн өвгөд очиж хов зөөхөд өвгөнч нээх хөрхөө. Үргэлж том хүн шиг хайшилдаг чамайг насандаа тохирсон үйлдэл гаргасан чи баярлаж байна гэд ухаарлын үгсээ хайрлаж сайн бодож үзээрэй гэдэг. Бүлэмгийн босс болон дээд удирдлагууд мөн Баатрин баг цуглаж Оронаас лууг ганцаараа хөнөөсөн үнэн үү гэж асуухад Орон ч үнэн л гэж хариулах ба өнөө махан толгойд яаж дуугүй байх үг хаяастай. Гэтэл Орон амийг нь таглаад Оливерод яагаад шинэ хүнтэйгээ 92 дугаар давхарт орсныг нь асууж одоохондоо дорой байгаа гэж зөндөө хэлсэн бистэ гэж хөөрхөн үг жолоодчихдаг. Өөдөөс нь юм яриад эхлэнгүүд Баатрин багийн бүх гишүүний дэмжлэгийн шийд хүлээж авах хугацааг нь секундын наривчлалтай хэлж өгөөд амын таглаа хийчихнаа. Манай 3 сурагч Ороныг мөнгөн тулаад авъя гэж ятгахаар болоод Орон руу гүөхөд манай хүн чинь зүгтаад л алга болж байгаа. Ийхүү зүгтаж явсаар өнөөх өвгөн дээрээ очиж байгаа юм л та өөр хаачихв те. Өвгөнч манайх руу гүгээд ирэхдээ чийж их хөвгөлтэй байгаа харагдсан. Чиний тэр царайг хараагүй удажээ гэж хэлдэг. Оройч болж манай хүн сар ширтээ зогсож байхад Софиятай таардаг ба Софиягаас мөнгөн сарны бүлэг чиний хувьд ямар газар юм гэж асуухад бүлгэн бол миний хувьд харих гэр орон найз нөхөд хамгийн нандин гэсэн бүх зүйл гэж хариулснаар манай хүний сэтгэлийг хөдөлгөж орхиноо. Тэгээд яг хуу манай хүн маргааш нь бүлгэн дээр очиод албан ёсоор элсэхээр болдог
8 дугаар анги Орооны бага насны талаар харуулах ба шалгагчид тэр хоёрыг шалгаж байхад Ороо нь албаар Оливерт ялгагдаж өгдөг. Тэнднээс Сён гэх нэг шин дүр гарч ирэх ба манай Ороонд ч ихтэйхэн сайн юм аа. Бүлгэмийн мастер өөр нэг их мастер гэх хүнд харлуу ганцаараа дарсан хүн гарч ирсэн гэдгийг дуулгаж байдаг. Өнөөхөн баярлаж Оливер руу гэж асуухад биш гэдгийг мэдээд ихэд гайхнаа. Хоёр дахь сонголт нь Ороо нүг гэхэд бүлгэмийн мастер Орооныг таньдаг хэрэггүй гэж асуухад өнөөх нь Орооныг хачин жигтэй юм хийсэн үү гэж лавлаж асуугаад байдаг. Энэ хүн Орооны талаар нэг юм мэдээд шиг байгаа. Тэгээ бүлгэмийн мастер цаашдаа ч гэсэн Орооны мэдээллийг дамжуулж байгаарай гэж даалгадаг бол ойд хідэн нөхдүүд аялагчдыг ядаж байдаг. Тэднийг толгойж байгаа хүн нь өнөө ангийнхэнд гардаг Сён гихч байдаг. Тэгээд явах гэхэд элчин ирээд харлуу ганцаараа дарсан хүн гарч ирсэн талаар хэлдэг ба луу хөнөөгчийг олж дайсан гэж үзвэл устгах гэсэн тушаал ирсэн талаар хэлдэг. Мөн тэрхүү луу хөнөөгчийг аль хэдийн сүмийн талд орсон байх магадaltaйг ч хэлэхэд Сён ийм баг мэдээлэлтэй байгаа юм чинь Оливер лав биш байна гэж боддог. Мөн Сён Орооныг үгсэн гэж бодоод байх ба одоо болтол Ороонд хайртай хэвээрээ гэж өөртөө хэлээд одоо хийж байгаа зүйлс нь Орооны төлөө гэж байдаг. Мөн Орооны үхэлд сүмийнхэн буюу өнөө бүлэмгийн их мастрыг буруутай гэж үзэж байгаа юм байна л та. Нөгөө талд Орооныг мөнгөн сарны бүлэмгийн удирдлагууд ярилцлаганд оруулж байх ба Ороноос ч манай бүлэмгийн төлөө амьд өргөж чадах уу гэхэд Ороон эргэлзэх зүйлгүй чадахгүй гэж хэлдэг. Шалтгаан нь бүлгэн бол бүх зүйл биш ээ. Харин хамтрагч найз нөхд нь бүх зүйл. Тийм учраас хамтрагчдын төлөө бол чадна. Харин бүлгэмийн төлөө бол чадахгүй гэсэн хариулт хэлэхэд удирдлагууд нь ихэд таалагддаг. Манай хүнч 1-р багийнхантайгаа танилцаад өөрийнхөө зохиосон шийдвэрүүдийг тайлбарлаж хэлдэг ба өнөө инфакт гэх зохиолт нь 50 биш бүр хамгийн ихтэй дэмэжийг нь 100 дахин нэмэх чадaltaй гэх. Бусад шийдвүүдээ ч тайлбарлаж багийнх нь ч бүр шок. Мөн Орооны сэлэн байхгүй болсон учраас багийнх нь Ороонд шин сэлэм хийхэд бүлгэмийн хамгийн шилдэг дархан дээр аваачдаг. Тэгээ Орооны дарсан харлууны хайрсаар сэлэм хийгэр болно. Манай 1-р баг хуралдан өнөөдрийнхөө төлөвлөгөө гаргаад цамхагд орох ба яаж туулдах инээ тэрэг яриад явж байхад гинт дайралт ирж Ороонч маш хурдан хамгаалнаа. Юун түрүүнд газрын лууны байршлыг мэдэх хэрэгтэй гэхэд тэдний багийн шар үстийн бодлын хүч нь шидийн илрүүлэг байдаг. Ийхүү газрын лууны байршлыг олж гаргаж ирэхэд одоо миний ээлж гэсээр жадад маань дайран ороход Сэлмач Орооныг бидний чадрыг хараад тав гэд шидэтэндээ шидийн хүсэлт хийгээд шидэтэн ч Орооныг өгтөн томоохон буудалт хий гэд газрын лууг дэлбэж орхино. Ороонч тусын чадварыг нь дотроо магтаад байж байхад дахиад хоёрч газрын луу гараад ирдэг. Энэ удаад Ороонч тулаанд орох ба гинт нэг зүйлийг мэдрэн хойшоогоо галлахад тэнд нь өөрийгөө нуусан хоёрт ясмэлхий байж байдаг. Тэд ч хоёр талаасаа бүслэгдэх үед Сэлма хурдан тушаал өгж бага маш сайн удирдах байдаг. Орооны толгойд гинэт Сэлма яриад эхлэх ба энэ нь Сэлмагийн бодлын хүч болох бодлын харилцаа юм гинэ. Ороонч өөртөө дэмжиж шидэ ашиглан байрлалаа эзлэхэд Сэлма бүр довтлох хугацааг нь секундын наривчлалтай бодон тушаал өгснөөр Ороонч инфакт ашиглаж хоёр луг зэрэг унадаг. Нөгөө талд ч хоёрт ясмэлхийг амархан аргалчжээ. Тэд ч үргэлжлүүлэн явж байхдаа Сэлма Орооноос одоогийн хүчээрээ бид нар харлууг ялж чадах болов уу гэж асуухад Ороонч чаднаа л гэдэг. Хамтын ажиллагаа болон хувь чадвар нь үнэхээр төгс байна гэхэд өнөө хийдэж баярлаастай. Харлуунд хамтрагчаа алдаад өнгөрсөн нэг жил маш бэлтгэл хийсний үр дүн гарсанд нь баярлаад байгаа болтой байдаг. Ийхүү оройч болж тэд даалгавраа биелүүлээд цамхгаас гарч ирдэг ба Орооныг албан ёсоо 1-р багт орсныг тэмдэглэн ууж эхэлдэг. Өөрхий Сэлмач бүр хөөрч гисэн ууж чадахгүй байж уртгаа бас сайн хуснаа. Тэгээд цогтсон Сэлмач Орооныг оролдоод эхлэхэд шидтэнч би ч гэсэн дутахгүй шүү гэд нөгөө талаас нь тэрвэрэд авдаг. Жадад маань хөөрхөн атаархас. Аргаа барсан Ороонч шившлэг ашиглан хоёулыг нь унтуулад өгнөө. Сэлмаг Ороон үүрсээр гэрт нь үргэж өгөхөд дүү бол хулаа өст нь бас бацаа юм байж хардаад уурлаастай. Сэлмач сэрээд дүүгээс уучлахгүйгээд байдаг. Бүр дүүгээ биширцэн за. Тэгээ усанд орж байхдаа дүүгийнхээ анхны харийг дэмжих нэг чинь үүрэг инээдтэй юм бодож байснаа нэрэл өөрийгөө Ороон сайн болчихсон юм бах та гэд бүдэлж орхиноо. Ийхүү 9-р анги дуустгаа. За тэгээд энэгүй анги маань ерөнхийдөө 12 ангитай одоогоор 11 анги гарсан байгаа. Дахиад нэг анги дотор байгаа. Тийм болохоор сүүлчийн анги гарах үед сүүлчийн фарт орно. За тэгээд нэг үсэн бүтнээр нь бас нэг оруулна. За тэгээд нэг иймэрхүү байна дуусна гэсэн та бүхэнд маш их баярлалаа.